Оросдоо Монгол Улсын их сургуулийн соёл урлагийн их сургуулийн хамхуур энхүү төгөлдөө хүрээ! Сайхан сургуулиудээ ингээд та бүхнийхээ өмнө Монгол Улсын төрийн дарга соёл урлагийн их сургууль бүтцийн сургуулиудын төвийн засаг ёслол эхэлж байна. Монгол Улсын төрийн дарга соёл урлагийн их сургуулийн Монгол Улсын сургуулийн дарга энхүү төгөлдрийн эндээр садагдан мандаж байна. Баярлалаа. Соёл урлагийн сургуулийн дүрслэх дизайн урлагийн сургууль. Соёл урлагийн сургууль, хөгжмийн урлагийн сургууль. Соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургууль. Соёл урлагийн сургууль, соёлын сургууль. Соёл урлагийн сургуулийн радио телевиз медиа урлагийн сургууль. Соёл урлагийн сургууль, хөгжмийн урлагийн сургууль. Соёл урлагийн сургууль, соёл урлаг судлалын хүрээлэнгийн тог энхүү та бүхний өмнө ёслол төгөлдөр мандаа. Морин сансан эрдэм хүндэт очтоо эрдэмтэн багш нараа их оюуны эрд ява эрхэм хүндэт оюутнуудаа Монгол Улсын төрийн дуулал Монголын сайхан орон маань үүр Аюун дөрөнд эрхэм хүндэт сургуулийн удирдлагууд эрдэмтэн багш нар, хүндэт профессор, шинээр ирсэн авч буй оюутны дүүнерт мөн энэ сургуулийнхаа аль хэдийн нэг хэсгийн болцсон оюутан залуустаа хичээлийн шинжилгээ баярын мэдээг хүргэе. Миний хувьд бол соёл урлагийн сургуулийн радио телевизийг одоо медиа урлагийн сургуулийг нэмээс сургуулийн нэрээр өөрчлөгдсөн байдаг. Энэ сургуулаа 2012 онд амжилттай төгсөж байлаа. Тэгээд сургуулаа төгссөн жилээр үндэсний олон нийтийн телевизэд дадлага хийж аваад одоогийн миний ажиллаж байгаа Монгол ТV телевизтэй өмнө нь хөтөлбөрийн хөтлөгчөөр ажилласан. Тэгээд сургуулиас сурч байгаа хугацаанд ер нь төгссөн хойно би эргээд ингээд бодоход хичээл бүрийн үн цэнийг бүх сайн ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээд завсарлаа гэж баярлалаа, цонхоллоо гэж баярлалаа. Хаяа ангийнхантайгаа нийж хичээл босгох хэрэгтэй. Тэр болгоныхоо одоо ингээд бодоход үн цэн бүрийг нэгдэх хэрэгтэй байж багш нарын хэлжсэн бүхэл зүйлийг өөрийнхөө одоо ажлын туршлагатай хэрэгжилж явдаг. Тэгээд сонсож чадаагүй зүйлүүдийг би одоо бас харамсаж явдгийг. Тэгээд манай сургуулийн бас нэг сайхан зүйл юм байсан гэхээр яг одоо энэ сэтгүүл зүйн салбар, телевизийн салбар, ер нь урлагийн салбартаа хүчээсэн маш олон аргатай амжилтуудыг олж чадсан. Тэдгээр сайхан хүндэтэй профессор багш нараа хичээл заалгаж байсандаа бид туйлын их баяртай байдаг. Тэр дундаа соёлын ажилтнуудын гишгэн багшийнхаа зааж сурсан олон зүйлийг би бас одоо санаж явдаг. Манзрагч багшийнхаа хэлжсэн зүйлүүдийг би бас бодож явдаг. Амсалмаа багшийнхаа хэлжсэн тэр зүйлүүдийг одоо ч гэсэн болсч яадаг хичээл сургуультаас сурч байсан зүйлс би хаяа эргээ авах тохиолдол бас байдаг. Тэгэхээр бас нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Соёлын ажилтнуудын бадмын гишгэн багшийнхаа хэлжсэн нэг зүйлийг би бас тэр дээр тэмдэглэсэн байсан. Түүнийг бас эргэж хараад та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Нэвтрүүлэгч хүн ой тогтооц үгийн утга өнгөний мэдрэмж сайтай нийгэм
улс төрийн мэдлэгтэй төрөлхийн авьяастай байж ахиж амжилт олно. Үгийг яаж хуваарлах, ямар үг өгүүлбэр дээр өргөж үзэгч сонсогч олонтойгоо нүд сэтгэлээрээ харилцаж чадах нь хамгийн чухал сурах зүйл юм аа гэж хэлжсэн. Тэгэхээр энэ мэдчлэн олон ахалтай зүйлүүдийг багш нараасаа хамт сурч байсан, найзуудаасаа сурч байлаа. Ер нь ингээд эргээд бодоход хүн болгон тэр тундаа манай соёлын сургуулийн хамт олон бол одоо урлагийн салбарт хүчин зүтгэх бүхий л хүмүүс маш амжилттайгаар бэлтгэж байгаа. Жилээс жилд соёлын сургуулийн үржимжиж байна. Энэ бүхнийг хажуугаас нь харахад сайхан байдаг. Тэгээд оюутан залуустай шинээр илсэн орсон том төгсөж байгаа бүх оюутантай хэлэхэд өөрийнхөө үн цэнийг маш сайн олоорой. Бид адилхан дипломтой төгсөн, адилхан мэргэжлээр төгсөн, маш олон одоо ажлах салбаруудад хүлээж байгаа. Гэхдээ бид өөрсдийгөө маш тийм үн цэнтэй гэдгээ харуулж чухалаа. Тэгэхээр хүмүүс шинээр болж байгаа дүүнч талыг тусмаа хэлэхэд цагийн битгий дэмий үрээрээ өөрийгөө олж нэ өөрийнхөө хамгийн одоо бусдаас ялгаж чадах тэр зүйлээ ихтгэн олж нэгээд түүнийг өөрийнхөө онцлог болгох маш сайхан амжилт гаргах гэж хүсэж байна. За Монгол цундаа баярлалаа. Цааш уран-бүтээлийн өндөр ажилтныг хүсье. Олонгүй их далай шиг эрдэмт багш нар маань онгон тавын цэцэг шиг анган байна. Эрдмийн шимийг хүртэх оюутан залуус маань энгүй тавын цэцэг шиг анган байна. Таамаг өнөдөр харах түүнийг таатай байна. Эрхэм өндөр зочдоо эрдэмтэн багш оюутан залуус та бүгдийн хамтдаа соёл урлагийн сургуулийн 2017-аас 2018 оны хичээлийн шинжилгээ нээлттэй зориулж өгөх нөхөмөг соёл урлагийн сургуулийн өдөр зөвлөлийн дарга боловсрол соёл шинжилгээ спорт яамны соёл урлагийн бодлогын газрын дарга Майкл Болтеныг хүндэтгэн урьж байна. Эрдэмтэн багш нар оюутан залуучуудаа хүртэн боловсрол соёл шинжилгээ спортын сайдын нэр хүнээс болон хураасан хичээлийн шинжилгээний баярын мэдээлэл. Үүний өмнө олон сайхан үг хэлсэн учраас би бас та бүхэнд хэлж олон хэлээд яах вэ? Өнөөдөр Монгол улсад албан ёсны 96 ихтэй сургууль 150,000 гаруй оюутан суралцгаа хичээлийн нээлттэй хийж байна. Эдний дунд Монгол улсын соёл урлагийн сургууль, салбар сургуулиуд багтж байгаа. Би танаа эрэлтрээс сонссон 700 гаруй оюутнууд бүртгүүлсэн байгаа. Дахиад нэмэгдэнэ гэж хэлсэн. Тийм учраас соёл урлагийн сургууль өнөр бүтэн айл болж байна. Залуучуудаа юу хандж хэлбэр гэхээр өдөр болгон үр дүнтэй өнгөрөө. Хүн болгон ярьдгийн урлагийнхыг сайхан, мэргэжлийг сайхан гэж. Тэр сайханд хүрэхийн тулд туулах бэрхшээлийг, зовлонгийн, хичээл зүтгэлийг мэдэрч чадвал тэр сайхан их амархан өрнө. Өдөр болгон өөртөө хамгийн сайхныг хий. Хамгийн ихийг мэд. Энийн ирээдүйд эх орондоо та бүхэнд оруулж байгаа. Хөрөнд оруулж гэж байна. Оюутан залуучууд та бүхэнд энэ хэрдмийн далаагаас суулж шүүх маш их боломж байна. Боловсрол соёл шинжилгээ спортын яам сүүлийн үед гадаад сургалтыг бол нэлээд их анхаарч байгаа. Олон өөрийнхөө засгийн зэрэглэлээр оюутнуудад сургаж байгаа. Та бүхэнд сайн мэдж байна. Орос улбаны улсад соёл урлагийн чиглэлээр 40 квот бий авсан. Харамсалтай нь хэлнээс болоод өнөө жил 25 хүн оюутан тэнцсэн. 15 квот маань ингээд талаар болж байна. Тийм учраас хөрш хоёр орныхаа хэлний залуучууд нь сайн сураач. Дээр нь дэлхийн хэлний хэл болсон англи хэлийг сайн сураач. Дөрвөн хэлтэй байхад танад азартах. Өөр жишээ хэлье. Манай яамны шугамар Францын засгийн газрын төлөвлөгөөр 10 оюутан явж байсан. Шаардлага Франц хэлтэй байх ёстой. Бараг хүн автаагүй.
Сүүлдээ Францчууд ямар ч тавьсан гэдэг төгс англи хэлтэй хүн байвал одоо ямар ч явуулаач энэ тоглолт хөдөлмөргүй гэж. Тэгэхээр бид бүгдээс ямар их зүйл шаардж байгааг та бүхэн анзаарсан байна. Оюутнууд минь гадаад хэлийг сайн сураарай. Тэгээд дээр нь та бүхэн мөн гайхалтай сайхан эрдэмтэн багш нар ч байж байгаа. Гайхалтай сайхан түүхтэй сургууль байж байна. Энэ сургуулиас авчулах бүхэл гайхамшигт мэдлэгийг авчвал тэгээд та нарын минь өмнө гэрэн дардан зам нээлттэй. Монголын соёл урлаг мандтугай. Та нарын минь ажил сургалж өөдрөг сайхан байх болтугай. Сайн сайхан үлсээ. Onde do